Soul Sister тавтай морил Нора байна. За тэгэхээр өнөөдрийн дугаараараа би та хэдтэй өмнөх бичлэгтэрээ амласан ясаараа өөрийнхөө сүнслэг эдгэрлийн түүхийг туршлагыг хуваалцъя. Тэгэхээр өнөөдрийн бичлэг маш олон хүний эргэлзээг тайлж туслаасай гэж хүсэж байгаа учраас нөөгөө сайхан ярилцгаая. За би өөрөө ингээд сүнслэг зам мөр буюу өөрийгөө танин мэдэх энэ замд ингээд гүнзгий орохоос өмнө сүнслэг хүмүүс эдгэрэл хийлинг эдгэрэл гэд ингээд яриад ахаар сайн ойлгодоггүй байсан. Сэтгэл зүйн талаас бол за нэг травмагаа эдгэх энтер гэж ойлгодог байсан бол одоо энэ яг өөртөө энэ сүнслэг эдгэрлийг эхлүүлээд өөрөө энэ хүү аяллыг ингээд туулж явах явцдаа илүү гүнзгий маш сайн ингээд ойлгож мэдэрч эхэлж байна. Сүнслэг эдгэрэл эхлэхээс өмнө би өөрийгөө одоо шархацсан байгаа гэдгээ ч мэддэггүй. Яг юу гэдгийг хэвээр юм бэ ч гэдгээ сайн таньж мэддэггүй байсан. Тэгэхээр эдгэрэл явагдахаас өмнө би байнга бусдын хүлээлтэнд хүрэх гэж хичээдэг байсан. Өөрийгөө тэгж байгаа гэдгээ ч мэдэхгүйгээр байнга тэгдэг байсан. Надад өөрт нэг зүрх сэтгэлийн дуу хоолой хийж бүтээмээр байгаа зүйл байдаг хэдий ч энэ хүн юу гэж хэлэх бол тэр юу гэж бодох бол гэсэн даалт ийм бодлууд бол байнгын зовоодог байсныг анзаарсан. Миний ойлгож мэдснээр бол сүнслэг эдгэрлийг явуулахаас өмнө өөрийгөө таньж мэдхээс өмнө өөртөөгөө ажиллаж эхлэхээс өмнө гэсэн үгтэй миний эго бол одоо маш эмзэг байсан. Тэнд нэг үйл явдал болно, энд нэг хүн үг хэлэнтэй тэр болгоныг ингээд өөрлөгөө тусгаж хүлээж аваад тэгээд одоо гадна тохиолдож байгаа бүх зүйлд маш эмзэглэлтэй хүлээж авдаг байсан. Харин багаар энэ сүнслэг эдгэрлийн зам үрд ороод эхлэхээр өөрийнхөө эгог таньж мэдээгүй тийм эмзэг эготой хүн чинь болохоор яг ийм үл үзэгдэгч таны гар хөлийг хүлцэн, таны оюун ухааныг хүлцэн тийм хүлээстэй байдаг юм бэлээ. Энэ яагаад юм бэ гэхээр тэр эго маш эмзэг байгаа учраас та ийшээ нэг юм хийхийг хүснэ, тийшээ нэг өөрийнхөө аашлахыг хүснэ. Тэр болгонд таны эго эмзэглэж тэр хүлээсүүд ингээд ажиллаад идэг гэсэн юм бэлээ. Тэр хүлээсийг харахаас өмнөх миний амьдрал болохоор би өөрөө ингээд хүлэгдсэн байгаагаа хүртэл мэдгүй одоо байсан нь их сонирхолтой санагддаг. Одоогоор бол ер нь сүнслэг эдгэрлээ эхлүүлээд яг эдгэрэл гэж өөрөө нэрлээд 2 жил болж байна. Хамгийн анх Америкт нэлээд удаан амьдарч аваад Монголдо ирээд тэгээд хүүхэдтэй болоод ээж хүн болоод одоо ямар ч их мөнгөтэй боломж болцоотой байсан ч гэсэн ерөөсөө ингээд гадагшаага явж чадхаа болсон байсан. Маш их айцтай, хүлээстэй байсан гэсэн үг. Бас юм аливаа зүйлд ингээ итгэж чаддаггүй болсон байсан. Тэгээд яг бясалгал хийж байгаад өөрийнхөө анх удаа өвөг дээдтэй холбогдож үзчихсэн. Тэр хүн болохоор хэн байсан бэ гэхээр тийм холын дээд өвөг дээдс гэхээс илүү манай ээжийн өвөө байсан. За тэр хүн маань болохоор номтой их ном үзчихсэн лам хүн байсан гэдэг. Тэр ээжээ маань өвөөгийн зураг байдаг. Тэгээд би өмнө царай төрхийг ингээ харж исэн болохоор яг бясалгал хийжсэн чинь дүрээрээ ингээ орж ирээд надад асар олон мэдээллүүдийг өгсөн. За чи ингээ гадагшаа явж чадахгүй байгаа, тэгээ Монголоос гарч чадахгүй байгаа чинь ингээ учиртай. Манай гэрийн яг цаахаар богдвол харагддаг. Манай тэр ээжийн өвөө маань ч гэсэн тэр миний одоо амьдардаг уулын аманд амьдардаг байсан. Яг санамсаргүй тохиолдлоор тэгээ би яг тэр өвөөгийнхаа тэр амьдардаг байсан газар очиод амьдарсан, өдөр болгон өглөө болгон хардаг байсан, мөрөгдөг байсан. Тэр уулыг нь би өдөр болгон ингээ цонхороо хараад тэгээ яг тэр үед болохоор яг буддийн сургаал руу айгу гүнзгий ороод тэр номнуудыг ингээ үздэг байсан. Тэгээ тэр өвөө манадаа ирээд одоо бити ингээд явж чадахгүй байна, тэгээ хүлээстэй байна гэж өөрөөгөө бод ингээ хүлээс чинь гарсан. Чи яг энэ 2-3 жилиг бол энд ингээд суугаад намаа үзэх л ёстой байсан гэж хэлсэн байдаг. За тэгээд тэр номнуудаа айгуу сайн үзснийхаа хэрээр ч гэсэн ингээд энэ подкастаа эхлүүлж чадчихсан. Өглөө нь тэгж өвөөтэйгөө уулзчаад оройн нь болохоор надад ямар тэмдэг ирсэн бэ гэхээр найзындаа ингээд балкон дээр нь алхаа явж исэн чинь цоош нь хадаас дээшээ харсан байсныг би мэдхгүй дээр нь гიშгээд тэгээ би миний өсгийнөөс ингээд асар их цус гарсан. За тэгэл бараг маргааш нь шууд ингээд айгу хол хөвсгөлөөс эхлээл. За тэгэл зүүн өмнөд Азийн орнуудаар ер нь бол өөрөөхөө яг энэ сүнслэг хөгжил эдгэрлийг хөөж явж эхэлсэн.
эдгэрлийн зам мөрийг эхлүүлээд сүнслэг өөрийгөө танин мэдэх зам мөр чулуудаж эхэлснээс бол энэ мэтчлэн одоо эд шидийн мэт зүйлсүүд маш олон тохиолддог. Тэгээд манай сонсогч нар ч гэсэн хоорондоо ингээд энэ тухай байнга харилцдаг. Тэгэхээр бүх зүйл бас асар ид шидийн болчдөг. За энэ үйл явдлаас нэг их тохиолдоод удаагүй байхад би өөрөө ayahuasca бас уусан. Ayahuasca бол дуудлага нь ирээд тэр дуудлага гэдэг нь болохоор та ayahuasca-г мэдэх тэр тухай мэдээллүүд ингээ гарч ирэхийг л хэлээд байгаа. Тэгээ тэрнээс хойш ер нь бол ингээд яг 2 жилийн турш танд тэр дуудлага байсаар ах юм бол 2 жилийн дараа ингээд уудаг зүйл юм байна гэдгийг би одоо ингээ өөрөө хувийн туршлагаар мэдсэн. За тэрнээс өмнө ингээд уух ч юм уу те яагаад ч юм бас болдгоо тохироонд бүрдэхгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт бас уусан ч гэсэн хангалттай хэмжээний мэдээлэл өгөхгүй үйлчлэхгүй байх юм тохиолдол байна. Тэгэхээр plant medicine бол маш ийм ухаалаг зүйл байдаг. За тэгэхээр энэ хүү plant medicine те одоо энэ ayahuasca мөн одоо манайх чинь какао ceremony хийгээд какао болгоод байгаа. Какао ч гэсэн яг энэ plant medicine-ийн нэг мөн. Тэгэд энэ бүгд урамлууд бол хүнд асар их хэмжээний эдгэрэл анзааргыг бол авчирч чаддаг. А гэхдээ яг зөв гайдтай яг зөв хийж хэрэгжүүлэх нь л одоо хамгийн чухал те. Тэгээд эднэр чинь бас айгүй маш юм tricky, маш хэцүү аяллыг хүнд ингээд өгдөг. Яг үнэнтэй үннийг ингээд пүк гэдэг ингээд урд нь авчираад өгчдөг. Эдгэрлийн энэ хүү аялал маань бол октоос дардан байсангүй. Зүү зүйлүүд нь болохоор би өөрөөгөө ямар их нарциссист хүн байснаа мэдлээ. Тэ ямар их хохирогчийн дүрд орох туртай байснаа мэдлээ. Хамгийн гол нь одоо тэр чинь саяхан шүү дээ. Нэг 2 жилийн өмнө те өөрөө ингээд сүнслэг зам мөрдөө нилээ орсон, нилээ өөрөө бясалгадаг гэж ингээд боддог болцсон байгаа хэрнээ яг тийм хэрнээ асар өндөр одоо сүнслэг эготой хүмүүсийг ингээд байгаагаар нь хүлээж авах тал дээр бас их учир дутагдaltaй те illusion энэ худал хуурмагт айгу автдаг юм байсан. Тэгэхээр нэг одоо давталттай байнга хэлэх ёстой зүйл юу юм бэ гэхээр энэ бидний одоо хоёр нүдээр харагдаад байгаа энэ бүхэн бид нар ингээд тусдаа мэдрэгдээд байгаа энэ зүйл бол ерөөсөө худал хуурмаг illusion гэж байгаа. Тэгээ угтаа бол бид нэр ерөөсөө нэг. Тэгэхээр зөвхөн ихний бодол дээр ихний логик тархиараа энэ бол ийм юм байна, тийм юм байна гэж дүгнэлт өгөх нь бол асар буруу юм байна гэдгийг энэ эдгэрлийн аялалдаа ойлголоо. Мөн дээрэс нь одоо эхлээд тэнийг зовоож байгаа тэр дайсан шиг санагдаж байгаа тэр хүн эхлээд бид нар одоо хурд яаран дүгнэлт хийхээс илүү бидрийг жинхэнэ дээд одоо дэлгоон тавтамж дээд ухамсар гэгэрл рүү хөтөлж байгаа тэр хүмүүс юм байна л гэдгийг үнэхээр одоо энийг бол голдоо ортол ойлголоо. За эдгэрлээс өмнө болохоор тэр хүлээс өөр хүнийг бас яаж сохолдог вэ гэхээр энэ худал хуурмагтайг автдаг болгодог хүнийг одоо яг байгаагаар нь харснараа тий тархиныхаа тэр тайлбараар аливаа зүйлийг дүгнэх хандлагатай байдаг. За энэ бол ингээд багасаад эхлэхээр хүн яг тэр өөрийнх нь тайлбарыг биш илүү одоо цагтаа байх илүү боломжтой болоод одоо өөрийнхөө тархины тайлбар тэр худал хуурмагтай автгаас илүү яг үнэн мөн чанарыг хараад эхлэхээр бүх зүйлийн гайхамшиг бүх зүйл ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ гэдгийг ингээд мэдэрч чаддаг. Тэр бол эдгэрлээс ирж байгаа хамгийн том бэлэг байдаг. Эдгэрхээс өмнө байгаа тэр хүлээсийн одоо тэр хүлээсийг эдгэрсний дараа бид нар нэгдүгürt харах боломжтой болчтой. Тэгээд хараад эхлэхээр бол тэний дээр хүлж байгаа хүч нь хамаагүй бага. Тэрэнд одоо заавал хүлээдэд байх шаардлагагүй өөрөө учраа олдог ертөнц бидэнд тусалдаг. Тэр хүлээс өөрөөр бас яаж ажилтдаг вэ гэхээр биднийг сохолдог. Сохолдог гэхээр хоёр нүд бол уг нь бол зүгээр illusion буюу худал хуурмагт яаж автчих чинь гэхээр яг дурлсан хүн сохор болдогтой ижилхэн маш их red flag тэр дурлсан хүнд байгаад хахад одоо бусад хүмүүс анзаарч хараад хахад зөвхөн тэр дурлсан нэг нь л харж чаддаггүй шүү дээ. Яг тарих бол энэ байдлаар л ерөөсөө ажилт юм байна. Бидний тэр драма за зөвхөн одоо энэ насны драма биш бас ингээ удам судрын те үе удамд амьдсан биднэрт карма байдаг. Тэр бол биднийг ингээд үнэмлэхүү сохолчихсон байдаг. Бодит байдлыг харахаас илүү тархиныхаа тайлбарыг л харж амьдардаг гэдгийг одоо эдгэрлийн дараа илүү сайн ойлгодог. За энийг ойлгоод эхлэхээр
жинхэнэ тэр чөлөөлөлттэй заавал энэ тайлбар огт биш юм байна. Би энэ одоо цагт оршиж болох юм байна. Тэгээ түрүү өвөөтэйг уулзсан тухайгаа ингээд ярьсан тийм үү, мэдээлэл авсан. Тэгэхээр яг энэ хэсгээр чухал дурдстай юм болохоор би тэр эдгэрлийн зам мөрийг одоо би жоохон ингээд явж сурья тийм ингээд сууж ном үзгээс илүү өөрөөхөө ингээд бие дээр туршмаар байна. Гадагшаад төшөө явж олон энэ одоо өөрөөгөө танин мэдэх замыг сонгосон, энэ хүмүүстэй уулзаж туршлага солилцож тэрхүү замаар эдгэрмээр байна гэдэг ингээд хүсэлтэй айгу тодорхой тавьсантай холбоотойгоор эдгээр хүслүүд маань ингээд биелж эхэлсэн байдаг. Гэрхээс өмнөх тэр хүлээс болохоор тэр хүлээстэй үеэ одоо ингээд дурсахаар амьдралын бүх ачааг өөр дээрээ хүлээсэн. Уг нь бол бидний өвөг дээдс, бидний higher self те бидний дээд бие бидний ингээ хангалттай чиглүүлж одоо хөтөлж өгж идэг. Гэвч яг тэрийг сонсохгүйгээр зөвхөн ингээд тархиныхаа тайлбар тэр зүйлдээ хит автаад худал хуурмагт ингээ нүдээ сохлуулад за би ганцаараа зүтгээд байгаа юм байна. Би цор ганцаараа юм байна. Надад хинч байхгүй юм байна. Нийгэм энэ амьдрал бол маш хахир хатуу зүйл юм байна гэдэг ийм итгэл үнэмшлэр ингээд зүтгээд байсан гэсэн үг те. Өөрөөхөө шарахыг ч идэх хүсэл байхгүй, тэрийг тавьж явуулах ч хүсэл байхгүй. Ингээд маш чанга атгачаал энүүгээрэл энэ чангаралтай яваад байдаг. За ийм чангаралтай зүйл рүү ч одоо хүн ингээд булчингаа чангалцсан үед тариа хүртэл ордоггүй шүү дээ. Танд дээд бие чи ингээд таны өөрийн дээд ухамсар тусламар байдаг. Гэхдээ тийм чангаралтай үед бол тэр дохио тэмдгийг анзаарах одоо хүн өөрт ямар ч тийм тэрийг анзаарч харах тэр нүд байдаггүй, мэдрэмж байдаггүй. Тэгэхээр хамгийн түрүүнд та эдгэрлийг эхлүүлэх гэж байгаа бол маш сайхан бие суллаж сурах хэрэгтэй тийм. Үе ингээд өөрийгөө анзаараад гүнзгий амьсгал аваад гаргаад одоо бидний гаргаж байгаа амьсгал авж байгаагаасаа илүү урт байх тусам бидний мэдрэлийн системийг тайвшруулдаг. За ингээд нэг тайвшаад эхлэхээр нөгөө ижил давтамжтай одоо 11 ч гэдэм үү тэр цагуудаа харна өөр та ингээд өөрийнхөө тэр ертөнцтэй дээд биетэйгээ ярилцаж сурдаг. За надтай бол ингээ янз бүрийн аргаар л ярьдаг те хүмүүсээр тохио мессеж дамжуулна. За яг нэг юм бодож явахад гар утсанд notification тэрнтэй холбоотой notification ирнэ. Хүмүүс санал тавина. За мөн ингээд янз бүрийн дүрснүүд ингээд үзэгддэг. Яг тэрнтэй холбоотой тохио тэмдэг мессежүүд гарч ирдэг. Мөн надад яг өөрөө ингээд бичиж яхад гараар маань бичүүлж байгаа юм шиг тийм зүйлүүд бас их болж тэргүүрээ өөрийгөө их ойлгодог. За дараа нь болохоор бас зураг зурна, гараараа ер нь юм хийх тэр өөрийгөө урсгаж тэр бүтээлч байдал руугаа очиж байгаа үед бол бас их асар их эдгэрэл өөрийгөө ухаарч байгаа тэр ухаарлыг авдаг. Ухаарл гэж яагаад нэрлэдэг байгаа юм бэ гэхээр аливаа зүйлийг нэг мэднэ гэдэг нь нэг хэрэг, мэдрэх гэдэг нэг хэрэгтэй. Мэдж байгаа зүйлээ бид нэр яг өөрийн биеэрээ мэдрээд өөрийнхөө биеэр тэр энерги урсгалыг ингээд дамжуулчихаар одоо бидний мэдэрсэн зүйл буюу бидний яг тэр үнэн мэдлэг ухаарал болж бидэнд үлдэж байгаа. Энд дээр бол ганцхан энгийн жишээ авахад бид нэр хайрын мянган романстэй хайр дурлалын маш гайхалтай кино үзээд ном уншаад байгаа хэлийч өөрөө нэг удаа хүнд ингээд дурлаж үзэхээс нааш огт тэр хайр стил ямар байдаг тэ хүнд татагдах ямар байдгийг ойлгохгүй шүү дээ. Яг энтэй адилхан ухаарл гэдэг бол ийм гүн гүнзгий нэгтэршүүлсэн том гэрэл дата мэдээлэл байдаг. За өмнө нь болохоор эдгэрлээс өмнө би ингээд аливаа зүйлийг бүх зүйлийг ингээд нуруунд дээрээ үүржин гэж боддог гэсэн болохоор миний өөртөө итгэх итгэл за тэгээд царай төрхийн хувьд ч гэсэн шал өөр эсэн баг багаар ингээд 50 болоод хөнгөрөөд эхлэхээр тэр дотоод зүрх сэтгэлийн дуу хоолой айгу чанга сонсогдож эхэлдэг. Мөн дээрэс нь одоо тэр дотоод хүүхдтэйгээ айгу ойр хуваалцаж эхэлдэг. Тэр дотоод хүүхдтэйгээ эв нэгдэлтэй тэр хүүхд маань юу хэмээр байна те тэр дуршмаар хиймээр байгаа зүйлсийг ингээд хийх тусам наана би өөрөө амраа молог болдог. За тэгээд эдгэрэл явуулахаас өмнө гэр бүлийн харилцаа те эцэг эхтэйгээ ах トゥ утэйгээ найз нөхөдтэйгээ харилцаа ингээд хоорондоо айгу теншнтэй хоорондоо одоо хэцүү байдаг байсан тийм нэгнийхээ үгийг сонсч чадахгүй тэгээд харьцахтаа хүртэл ингэж айгу хичээж харьцдаг уурлуулчих үедээ гомдоочих үедээ гэж дандаа юм айцаас харьцаад байдаг гэсэн бол эдгэрлийн дараа
яг юм үнэмлэхүү хайраас те тэр хүнийгаа хүндэл сонсож байгаа байдал, ойлгож байгаа байдал хүртэл ингээ шал өөр болчдгоо. Тэгэхээр ерөөсөө гол санаа нь болохоор бүх зүйл энэ дотоод ертөнцийн манифест те гадаад зүйлийг өөрчлөхийг хүсэх нь тэгээ өөрийнхөө царай төрхийг ч юм уу амьдарч байгаа газраа ч юм уу ингээд гадаад зүйлээ өөрчлөхийг хүсэх нь энэ 100% энэ бүхний 100% гэж үзвэл та 1% л ажиллаад байна гэсэн үг. Бусад харин 99% ч ерөөсө дотоодоос шалтгаалж байна. Тэгэхээр дотоодтойгоо ажиллах нь хамаагүй илүү хүчрэхэг. Тэгэхээр дотоодтойгоо яаж ажиллах вэ гэхээр нэгдүгээр бид нэр эдгэрлийг явуулж эхлэх чаавал бидний мэдрэлийн систем тайван байх нь маш чухал байдаг тийм. Мэдрэлийн системийг тайвшруулдаг нэг хүчтэй арга бол ерөөсөө миний түрүүний хэлсэн амьсгалын тусгал байдаг. Тэгээ хамгийн эхлээд ер нь яарсан, сандарсан, адгсан, айсан, төрсөн үедээ бол энэ амьсгалын тусгалыг ингээд өөртөө дадлал болох нь айгүй чухал. За тэгээд эдгээд эхлэхээр яг таны хүсэж исэн бүх зүйл өөрөө аяндаа ирдэг. Тэр зүйлүүд угаас танд дандаа байсан байна гэдгээ сандаг, ойлгодог. Энэ дэлхий дээр энд яагаад энэ гэр бүлийг сонгосон, яагаад энд ирсэн, юу хийх ёстой вэ гэдээ ингээд бүгдийг нь өөрөө ойлгож эхэлдэг. Тэгвэл одоо ингээд миний эдгэрлийн аяллыг эхнээс нь товчлоод хөргүүл нэгдүгээрт би өвөг дээдсээсээ мэдээлэл авсан. Өөрөө би free will чөлөө сонголттой учраас би өөрөө эдгэрлийнхаа замыг сонгосон. Хоёрдугаарт болохоор plant medicine надад бас тусалсан маш олон зүйлийг харуулж одоо маш юм бөглөө байдаг сувгуудын маань нээсэн. Гэхдээ энэ бол хүн болгон зориулагдсан зүйл огтос биш шүү. Гуравдугаарт болохоор одоо хамгийн гол зүйлээ хэлэх гэж байгаа нь болохоор service to others буюу бусдад үйлчлэх замыг би сонгосон. Бусдад дандаа ингээ сайхан хандахын сан, туслахын сан, хайрлахын сан, мэддэг зүйлээ түгээх хиймсэн гэдэг энэ зүйлийг сонгосон. Энэ бол надад бүр асар их эдгэрэл, асар их ухаарал, бусадтай холбогдох холбоо, хүнийг хайрлахын сайхныг надад мэдрүүлсэн. Тийм учраас одоо сайн дураараа заавал ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож те бусдад тустай үйлийг ингээд хийгээрээ ямар их ухаарал эдгэрлийг ингээд авахыг бүр таашгүй. За дөрөвдүгээр болохоор миний дотроо өөртөө өгсөн амлалт тавьсан зарчим бол үннээ хэлье гэдэг. Энэ зүгээр миний энэ зам мөр, миний аялыг шууд шулуутгасан. Бүр товчилж өгөх шиг надад санагдсан. Тэгэхээр үннээ хэлхийн гайхамшиг одоо л ингээд тултал нь мэдэрч энэ өмнө нь бол дандаа бусдын ингээд сэтгэл хөдлөлт дээр би хариуцлага хүлээсэн юм шиг те. Нэг юм sugar coat буюу юм сахараар бүрхүүл үүсгэж байгаа юм шиг тийм байдалтай ингээд харцдаг байсан бол одоо ингээд үнэмлэхүү та сайхан байна гэж ингээд хэлж чаддаг. Бас дотроо ямар байгааг ингээд хэлж чаддаг. Болсон. Тэрэн дээр болохоор ямар нэгэн далд хин нэгэнтэй тоглоом тоглох гээд ч юм уу ямар нэгэн зүйлийг санаалаад ах ерөөсөө ямар ч шаардлагагүй юм байна. Би энэ дээр ингээл би энэ дотроо ямар нэгэн тооцооллыг дахин хийгээд ах огт шаардлагагүй юм байна. Хүмүүст итгэж сурыг өөртөө итгэхий, үннээ хэлье гэдэг энэ зарчим бол миний энэ зам мөрийг шууд ингээд их дардан болгож өгсөн, амархан болгосон. За тэгээд бүгдэнд нь энэ эдгэрлийн зам үрдэн амжилт, аз жаргалыг хүсье. Энэ бол тийм их одоо сайхан бол биш. Гэхдээ танд авчирж байгаа тэр гайхамшигтай бэлгүүд бол тоо томшгүй байдаг. Таныг дандаа зөв хүмүүстэй ч уулзуулна. Таныг зөв газар чинь байлгана. Та өөрийгөө яг үргэлжил бурхантай холбогдсон байгаагаар мэдэрдэг. Ийм зам өрөөдөг шүү. Тэгэхээр эдгэрэл хаанаас эхэлдэг вэ гэхээр та өөрийн сүүдэртэйгээ ажиллахаас эхэлдэг. Өөрийнхөө тэр хүлээсийг харж эхлэхээс те үл үзэгдэгч хүлээс гэж байдаг бол таныг үннээ хэлэхэд эсвэл та бусдад чин сэтгэлээсээ хандахад юу саад болоод байна вэ? Хин нэгэнд итгэхэд юу саад болоод байна вэ? Тэднийг ухамсартай байдлаар энэ дотроо биш арай жоохон энэ хаваас дээрээс анзаарч харж ажиглаж эхлэхийг хэлдэг шүү. Тэгээд та ингэж эхэлж чадах юм бол та эдгэрлийн зам өрдөө орлоо гэсэн үг. Тэгэхээр доор коммент хэсэгт өөрсдийнхөө эдгэрлийн түүхийг хуваалцаарай. Тэгээд энэ том аяллахаа зөвхөн 10% ярьлаа. Дараагийн бичлэгээрээ уулзъя манайхаа. Subscribe тавьчаа дараарай. Баярлалаа. Баяртай.